Зохиолч Брайан Майкл Бендисийн 2007-оос 2010 онд хэвлэгдсэн. Нийт 36 дугаараас бүрдэх Хүчирхэг өшөө авахчид комикийн бүх дугаарыг хүргэж байна. Хүчирхэг өшөө авахчид дугаар 4. Ультрон дэлхийд даяарх бүх дэлгэц сүлжээг эзлэн гарч ирээд өөрийгөө Хенри Пимийн бүтээсэн хүн төрөлхтнийг орлох цорын ганц зорилготой кибер оюун ухаан гэдгээ зарлаж та нарын далд ухамсартай хүсээд байсан сүрлийг чинь би авчирлаа шүү хэмээн мэдэгдэв. Дэлхийн нийтээрээ зурагт гар утас гудамжны самбар гээд бүх зүйлээр түн рүү ширтэж байв. Ультрон би та нарын ачаар л бий болсон учраас зарим талаараа хүн төрөлхтөнд хайртай. Гэхдээ одоо та нарын үе дууссан. Дэлхий дээр удахгүй ямар ч биологийн амьд организм байх боломжгүй болно гэж хэлээд бүх хүнийг гүн цочролд оруулав. Ультрон дэлгэцээр хайртай шүү баяртай гэж доромжлох мэт хэлээд холбоо тасардаг. Харин энэ үед Тони Старкийн өмсгөл нь ийхүү хэлв. Би Тониг өгөх үед ажиллахаар бүтээгдсэн. Ультронд халдварлагдах боломжгүй Старктэй гис байна гэж хэлээд хүчирхэг өшөө авахчдад гинтийн шийдэл санал болгов. Эрис яах хийхийн тухандгүй гинэтл нөгөө роботыг шууд цавчиж орхитол. Хүн гарч ирэхийн оронд цахилгаан оч үсэрч юу болоод байгааг ойлгож ядсан Black Widow болон бусад нь мэл гайхаж хоцров. Эрис дахин дайрах гэхэд Miss Marvel зогсоох гэж оролцсон чадаагүй тул Sentry гарч ирж түүнийг зогсоодог. Хенри Пим эвдэрсэн хуйгийг шинжлээд ийхүү дүгнэв. Ультрон аль хэдийн Тони Старкийн бүх системийг бүрэн эзэгнэж өөрийгөө бүр бүтээгчээсээ ч илүү ухаалаг болгон хувьсгасныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хэмээн хэлэхэд дайны бурхан Эрис үүнд итгэж ядсаар байв. Хенри Пим хэлэхдээ Тони Старк уг нь хүн төрөлхтнийг үлсгэлэнгөөс аврах гэж цаг агаарыг удирдах хиймэл дагуул бүтээсэн ч Ультрон түүнийг нь хаагдаж биднийг устгах зэвсэг болгон ашиглаж байгааг багийнхандаа хэлв. Ультроны хяналтанд орсон хиймэл дагуулуудыг устгах даалгавар авсан Sentry Wonder Man 2 сансарт гарч хиймэл дагуулуудыг сүйрүүлж эхлэв. Дэлхий сүрлийн ирмэгт ирсэн энэ үед бүх зүйлд өөрийгөө буруутгасан Хенри Пимийг тавьшруулах зуур Miss Marvel удирдлагыг гартаа авч Reed Richards байхгүй ч гэсэн Тони Старкийн үлдээсэн хуучин системийг ашиглан хариу цохилт өгөхөөр яарвчлав. Сансар дахь даалгавраа амжилттай биелүүлсэн Wonder Man асар үнэтэй техник сүтгсэндээ санаа зовж байхад Miss Marvel тэднийг тавьшруулж Ультроны эсрэг хийх дараагийн шийдвэрлэх алхам буюу Б төлөвлөгөөг эхлүүл хэмээн тушаав. Сансарт болсон дэлбэрэлт болон хиймэл дагуулуудын сүрлээс үүдэн дэлхийд даяар цахилгаан соронзон зохилтонд өртөнө. Хиймэл дагуулын сүрлийн дараа бүх онгоц нисдэг тэргүүд удирдлаггүй болж унахад Sentry болон Miss Marvel энгийн иргэдийг аврахаар яв. Wonder Man болон Sentry нар онгоцнуудыг осолдохоос нь өмнө хүмүүсийг аврав. Үүний зэрэгцээ лабораторид Хенри Пим хуягтай ярилцсан Ультроны дохойг мушгин яг хаан байгааг нь илрүүлэн дараагийн байршлыг тогтоож чадлаа. Даанч Тони Старкийн цамхагт аль хэдийн нэвтэрсэн Ультрон Сентригийн эхнэрийнх нь унтлагын өрөөнд нь чимээгүйхэн орж ирээд түүний дээр нь гарч чимээгүйхэн ширтэнэ. Эхнэрийнхээ орлох дууг сонссон Sentry ухаан жолоогүй уурлан хашгирч багийнхантайгаа хамт цамхаг руу дайрав. Гэвч тэднийг цамхагт дөхмөгц Тони Старкийн бүтээсэн олон зуун төмөр өмсгөлүүд Ультроны удирдлагаар баатруудыг бүслэн авч дооглонгоо өгтөв. Сентригийн эхнэрийг хөнөөх хугацаа хожихын тулд Ультрон Тони Старкийн өмсгөлүүдийг нэгэн зэрэг удирдан дайрч хүчирхэг өшөө авахчдын тал бүрээс нь галав. Бусд нь тулалдаж байх хооронд Sentry дайран орсон боловч харамсалтай нь хайрт эхнэр нь ухаангүй хэвтгийг олж хараад түүнийг твэрхээс зүүл хийж чадахгүйгээ ойлгов. Энэ үед Эрис өмсгөлүүдтэй тулалдаж байв. Эрис Тони Старкийн өмсгөлүүдийг хүүхдийн тоглоом мэт хэмжин хаях зураа. Энэ их тулааны дундуур Ультроныг бүрмсэн зогсоох аргыг олсноо Васпад өөртөө итгэлтэй гэгч нь хэлв. Гэтэл дэлхийн нөгөө өнцөгт Лидэ улсын пуужингийн баазад Ультрон нэвтэрч цөмийн пуужингуудыг хөөргөх кодыг гартаа оруулснаар хүн төрөлхтөн тэр чигтээ сүрэх аюултай нүүр туснаар хүчирхэг өшөө авахчид цувралын 4 дахь дугаар өндөрлөж байна.